сайхан амарсан уу? За, өнөөдөрсөн миний солонгос хэл сурмаар байна. За, тэгвэл дахиад найзыгаа анхаараарай заа юу. За, өчигдөр болох юм бол найз нь чамд жирийн хэрэглэдэг, ангаараа хөдөлдөг чаам, мөөм хоёрыг зааж өгсөн шүү дээ. Өнөөдөр болох юм бол энэ чаам хосоороо бас хэрэглэдэг байхгүй юу? Тэгвэл бүх чаамнэр хосоор хэрэглэх үү гэж асууж байна. Үгүй. No. Зөвхөн 5 чаамнэр л хосоор хэрэглэгддэг. За, тэр 5 чаамнэр юу гэж болох вэ? Бодоо үзтээ. Мэдмээр байна уу? За, эхлээд өгье. Киёк, сангиёк болдог. Тэгэд, тэгэд болдог. Шиуд, сангшиуд болдог. Пиев, сангпиев болдог. Чиэд, сангжиэд болдог. За, эднэрийг тэгвэл мөөмтэй нийлүүл яаж унших вэ гэж асуулт тавигдж байгааз нэг хэцүү бишээ. Найзыгаа л даг. За, сангиогоос эхлэе. Га, да, за, ба, жа болно. Дагаа хэлээрээ. Га, да, за, ба, жа. Гата, запажа. Нийлүүлэхээр инээдтэй байгааз эднэрийг тэгвэл ямар үгэнд хэрэглэгдэх вэ? 꽃이, 양꽃이, 이따가, 바빠, 써, 쪘어, 살쪘어. Иймэрхүү ингээд өгүүлбэр нь хэрэглэгдээл үгэн дотор хэрэглэгдээл явж идэг аахгүй юу? За, одоо тэгвэл би чамд 받침 гэдэг зүйл заагаад өгье. Хэцүүгээр бодоод байсны бол хэрэггүй. Монголд байх юм бол яг хөө ингэж 받침ыг арай өөрөөр хэрэглэгдэг гэж би бодож байна. Яг солонгос шиг амархнаар би чамд одоо тайлбарлах юм бол солонгос үг болох юм бол дүрстэй төстэй. Дүрс болох юм бол дээр, доор, баруун, зүүнд нь оруулж болдог. Гэвч Монгол үг болох юм бол өөр гэж хэлэх үүтэй. Тийм болохоор дээр, доор болох юм бол оруулаад байдгүй. Ихэвчлэн хажуу тишээгаа баруун, зүүнд л үг орж өгүүлбэр үүсгэж болдог. Тэгвэл энэ 받침д ямар 받침 байх вэ? Чаамнэр 받침 дотор ордог аахгүй юу? 키역, 쌍기역, 니은, 디귿, 시옷, 지읒, 치읒, 티귿, 히읗, 쌍시옷, 리을, 미음, 비읍, 피읍, 이응. За, эдгээр ихэвчлэн 받침 дотор хэрэглэгддэг ордог. Тэгвэл эднэрийг яаж хэрэглэгддэг мэдмээр байгааз мэдээж найз нь чамд зааж өгье. Анхнаас нь киёк, 쌍기역 орснууд нь 수박, 부엌, 박, 수박, 부엌, 박. За, эднэрийг тэгвэл би өгүүлбэрт оруулж үзье. 밖에서 엄마가 수박을 사와서 부엌에서 잘라주셨어요. Ээж гаднаас шивгааваад гал тогоонд орж агаад надаа ингээд зүсэж агаад өгсөн гэсэн үг. Дараагаар нь
눈, 넌, 난. За энэ нүд, чи, би. нүд, чи, би. Өгүүлбэрт оруулъя. 너 눈에 내가 비춰. 너 눈에 내가 비춰. чиний нүдэнд би харагдаж байна. чиний нүдэнд би харагдаж байна. Тэгэд, шиуд, чиэд, чиэд, тэгэд, хиэд, 쌍시옷. ордог үг нэрийг одоо илээд үзье. 숟가락, 옷, наад, 꽃. миний найз шиг хөөрхөн цэцгүүд. 꽃. Чижилтгэр хагааз. 꽃 болвол цэцэг. наад болвол өдөр. 옷 болвол хувцас. 숟가락 болвол халбаг. хоол идэхэд хэрэглэгддэг халбаг. 리을, 달, 팔, 과일. 살, гар, жимс. 미음, 엄마, 김치, 밤. 엄마가 밤에 김치찌개를 했어요. ээж шөнөөр 김치찌개 хийсэн. За, 피읍, 피읍, 집, 앞, 잎. 집 앞에 나무 잎들이 떨어졌어요. гэрийн урд модны мөчрүүд унсан. Ингээд хэсэг хэсэгэн би чамд өгүүлбэрүүд ингэж хийж өглөө. Миний найз ч гэсэн одоо иймэрхүү солонгос үгнэр чэжлэндэ. Тэгвэл тэр чэжсэн үгнүүдээрээ өөрөөгөө төсөөлөөд өгүүлбэр бий болгож үзээрэй заа юу. Энэ өгүүлбэр бий болгоно гэдэг чинь энэ үгийг илүү ингэ тоглоод өгүүлбэрээр тоглоод илүү энэ ярианы чадвар, бодол, төсөөллийн чадвараа чи дээшилж байгаа гэсэн үг. Энийг хийхгүйгээр чи анхааран чиглээд байх юм бол ядарна. Чиглэх ч гэсэн энэ бас төсөөллөөр өгүүлбэр бий болгоод чиглэхэд маш их чиний толгоонд чинь сайн нөлөө өгдөг байхгүй юу? Би ингэ чамд нэг жоохон чиглэх арга цаагаад өглөө шүү. Тэгээд би иен гэдгийг мартчих. 이응, 공, 가방, 창문. 공 그림이 있는 가방이 창문에 올려져 있어요. бөмбөгний зурагтай цүнх цонхон дээр байна. За ингээд би пачмнуудыг яаж хэрэглэж болох вэ? Яаж хэрэглэгдэх вэ? Одоо өгүүлбэр яаж болох вэ? Би чамд ингээд жишээгээр хэлж өгч зааж өглөө. Миний найз ч гэсэн энийг анхааралтайгаар хүлээж аваад заавалжгүй найзгаа байхгүй ер ч гэсэн давтан чи өөр ингээд хийгээ үзээрэй. Заа юу. Энэ маш чухал. Жохон даалгавар гэж бодчих. Гэхдээ надад хэрэгтэй биш. Чамд үнэхээр их хэрэгтэй даалгавар. Өөр өөрийгөө хөгжүүлж, өөр өөрийгөө сэргээхийн төлөө энэ даалгаврыг хийж байгаа шүү. Заа юу. Та чи ингээд даалгавар хийснээр комментээр үлдээж болно шүү дээ. Тэгэх юм бол найз нь лайк дарж үзэн. Миний найз яагаад гэх юм бол маш сайн даалгавраа амжилттай хийсэн болохоор. За миний найз сайн тавтан гэж би бодож байна. Итгэж байна. Тэгээ миний найз давтснаа найздаа яаж харуулхай гэх юм бол найздаа коммент үлдээгээд комментаар даалгавраа би ингэж хийж байна. Ингээ хийсэн чинь жоох хэцүү байна. Гэхдээ бол би ингээ хийсэн чинь ийм болчлоо гэсэн чинь одоо хийж үзээд энэ даалгаврыг хийж үзээд чамд ямар сэтгэлдэл төрсөн, ямар байсан гэдэг зүйлийг комментээр үлдээж болно шүү. Тэгэх юм бол би хариу коммент, лайк дарна. За өнөөдөр та амар та баярлалаа.